Эерэг, гихэлэг, сайн, сайхан, боломж, эдгээр үгс тархинд юу бүтээдэг гэж үзэл бодлоо өөрчлөх хүчийг бүтээдэг. Сэтгэлийн эрүүл мэндэд тань анхааран туслах, амьдралын хүчийг нэвтрүүлэг эхэлж байна. Гэрүүлэр радио 104.5 сонсогч танд амьдралын хүчийг сэтгэл зүйн нэвтрүүлгийг хүрэхэд бэлэн болсон байна. Би 7 хоног бүрийн 5 гарагийн яг энэ цаг мөчид бас шинэхэн зочин, шин сэдвтэйгээр ярилцдаг байгаа. За тэгвэл энэ 7 хоногт бидэнтэй ойр ярилцаагүй манай сэтгэл зүйч ирсэн байна. За энэ бол хүүхдийн сэтгэл зүйч Батцэг байна. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За хоёулаа чинь уулзах гад улирал өнгөрсөн байна шүү дээ. Тэглээ. За өнөөдөр бид хамтдаа ярилцах сэдв бол хүүхдээсээ одоо нуух уу хэлэх үү гэдэг энэ сэдвээр ярилцсан. Тэгэхээр энэ маань өөрөө ямар агуулгатай яригдж байгаа үйлбэр вэ гэхлээр маш олон эцэг эхчүүд мэдээж хүүхдээ сэтгэл зүйн хувьд болон хамгаалахыг хүсдэг. Одоо энэ зүйлийг мэдчихвэл айх үү дээ, санаан зовх үү дээ, тий? Эсвэл энэ зүйлийг ингээ харчих юм бол буруугаар ойлгочих үү дээ. Энийг маань ингээд одоо аав ээжээгээ ингээ хэрэлдэж байгааг ингээ харчих юм бол одоо юу гэдгийг зөрчлийг өөрөөр ойлгочих үү дээ гэдэг ч юм уу, маргаанаас гинтчих үү дээ, сэтгэл санаа нь одоо тогтворгүй болгочих үү дээ гэдэг маш олон төрлийн хамгаалтаас болоод эцэгчүүд зарим зүйлийг нууддаг юм байна. За харуулдаггүй юм байна тий. Гэтэл бидэнд нэг зүйл асуулт гарч ирж байгаа юм. Бид нар ямар зүйлийг харуулж эсвэл ямар зүйлийг илэрхийлж эсвэл яаж илэрхийлэх ёстой юм бэ гэдэг нэг асуулт гарч ирж байгаа. Өөрөөр хэлэх юм бол яг нуух гэдэг маань бас зөв үйлдэл юм болов уу? Бас хамаагүй ингээл бүх юм нүдэн дээр нь ил ээж идэг шүү дээ, шууд хилчдэг. Тэгэхээр хэлэх гэдэг зүйл нь бас яаж явах ёстой юм бол гэдэг юм уу? Тэгэхээр бид нар хүүхдийнхээ үнэндээ сэтгэл зүг, сэтгэл санааны байдлыг хамгаалах гэж байгаад өөр одоо магадгүй харах ёстой зүйл гэж байгаа шүү дээ. Хүмүүсийн маргалддгийг, саналн зөрчилддгийг тий. Тэгээд бас нөгөөдгөр ингэж ярьдаг шүү дээ. Аав ээжүүд ингээд хүүхдийнхээ хажууд муудалцчаад эвлэрж байгаагаа харуулдаггүй гэж бас нэг айгу түгээмэл жишээдэг шүү дээ тий. Тэгвэл энэ болгоныг ер нь бид нэр өнөөдөр яаж илэрхийлэх ёстой юм? Бас ер нь ямар тэнцвэртэй байдлаар энийг авч явах ёстой юм гэдэг талаар яриагаа одоо өрнүүлье гэж бодож байна. За тэгвэл Батцэгт маань одоо энэ сэдвийг ингээд сонсоход хамгийн түрүүнд ямар жишээ орж ирв? Ямар бодол орж ирв? Яг сонсоход бол ингэж бодогдлоо. За эцэг эхчүүд яг хүүхдээсээ нуудаг яг ямар сэдвүүд байдаг вэ? Гэдэг ч юм уу тий. Жишээ нь ингээд бодонгууд л яг би саяхан нэг сургалтанд суусан түнтэй маань холбоотой шууд юм гарч ирж байна л да. Тэр маань юу вэ гэхээр эцэг эхчүүд юм гэг бүл салтынхаа талаар хүүхдүүдээсээ нуудаг байх нь. За магадгүй хин гэг бүлийн гишүүдийн ойг дотны хүмүүсийн одоо үхлийн талаар нуудаг хэлхээс аймаг штэ тий. Тэг бол хүүхэд маань айн гимтэн гэдэг мэдрэмжүүд төрдөг учраас тэднээс хоосгоно. За нөгөө талд нь магадгүй одоо эцэг эхийн хооронд маргаан, санхүүгийн байдал, за дээрээс нь амьдралд нь гарч байгаа өөрчлөлтүүдийн талаар бас хүүхэдтэй аль болох хэлэхгүй байхыг хичээдэг баг. За магадгүй нөгөө жоохон хүүхэд юм чинь ойлгохгүй гэдэг чи жоохон байгаа юм чинь гэдэг. Гэтэл нөгөө тухайн хүүхдэд нас болон сэтгэхгүй онцлогт нь тохирсон байдлаар тайлбар өгөхөд нь маш чухал агаад байна. Яг үнэ. Ягаад жишээ нь магадгүй ингээд би бид нэг ч гэсэн хин нэгэн хүнтэйгээ тайлбарлаж ярилцахгүй бол энэ хүн юу бодоод байгаа юм бол яасан бол гэдэг талаар одоо нөгөө мэдтгүүтэй адилхан хүүхэд ч гэсэн тодорхой мэдээлэл нь ийм хомс байгаа үед ойлгомжгүй байгаа үед аюулгүй мэдрэмж авч чаддаггүй. Магадгүй тухайн болсон асуудал надаас болсон юм шүү дээ гэд нөгөө туршлага багтай бас нөгөө талаас нь мэдээлэл багтай байгаа учраас магадгүй би муу хүүхэд болохоор ийм зүйл тохиолдож байгаа. Магадгүй энэ надаас болсон байх гэдэг ийм бодлуудтай болдог бахна. Тэгэхээр хүүхдэд бол яг насанд нь тохирсон байдлаар альва зүйлүүдийг тайлбарлаж хэрэгтэй. За гэглэгийн маань авсан нөгөө жишээн дээр л шүү дээ. Гэг бүлийн маргаан зөрчил. За одоо ингээд аав ээж хоёрын хоорондоо хэрэгэлтлээ гэж ботход хүүхэд маань үүнийг хараад одоо айх бах та гэж бодоод
одоо хүүхдээ хайжууд одоо магха болох ч юм уу. Буруу гэж бодох байх. Буруу зөв гэж бодох байх гэдэг яг зөв. Гэтэл нөгөө хүүхдэд одоо гэг бүлийн маргааныг хагуулах нь зөв гэд хэлчингүүд л хэдүүлээ бодно те. За хоёр ингээд гэг бүл хэрэлдэж гин гэж бодоход ямар дүр төслөл ямар үйл явдал болж байгаа вэ? Яаж харагдаж байгаа вэ гэдэг. Тийм шүү. Тэгээ магадгүй би биенлэг амар оглоод би биендээ нөгөө муухай өгнүүд хэлэх. За тэгээд хүүхдийн айдас төрөх, айдас тавтах тийм нөхцөл бүгдээ байвал энийг хүүхдэд хагуулах ёсгүй. Гэхдээ энэ нөгөө хэгүүл одоо гэг бүлийн маргаан гэдэг бол хэмийн зүйл бөгөөд байдаг зүйл. Харин үүнийг илэрхийлж байгаа арга зам нь ямар байгаа вэ гэдгийг эцэг эхчүүд бид өөрсдөө харах хэрэгтэй байх нь. Магадгүй санал зөвлөдөх үед таймнаа шийддэг. Хамтдаа таймнаа биш юмаа гэхэд сэтгэл хөдлөлөө зөвөөр илэрхийлээд ярилцаж шийддэг, дагаа нь эвлэгдэг гэдэг процессыг хүүхдэд хагуулах нь их чухал байдаг. Яагаад чухал гэж хэлж байгаа вэ гэхээр за сургуулийн орчинд за хүүхэд найзтайгаа муудалцлаа гэж бодоход түүнтэй эвлэх юмаа ярилцаж болох юмаа гэдэг арга замуудыг одоо аав ээжээсээ хагаад суралцж идэг байна. Одоо ээж ааваас уучлалтгүй жин тий эсвэл буулт хийж ийн гэдэг аргуудыг харж суралцах юм шүү дээ. Хайртай хүмүүс хоорондоо муудалцдаг юм байна. Санал зөрж болдго юм байна. За тэгсэгнэ тэр хайр нь алга болдго юм байна. Тэгээд буцаад бие биенээс уушлалт гуйгаад эвлэгдэг юм байна гэдэг. Энэ процессыг ойлгодог гэдэг. Нөгөө сургалт гэснээс нөгөө манай Мариана гэдэг багш байдаг. Тэр багш манаас хэлжсэн нөгөө аав ээж хоёрын нүгээс хажууд нь хэрэлддэггүй байсан гинэ. Тэгсэн чинь насан туршийн хойноо одоо ихч битээрт гарсан асуудал юу байсан бэ гэсэн чинь битээ хүнтэй одоо муудал одоо санал зөвлөдөж чадахгүй байсан. Ивэ болохгүй байсан гэд. Магадгүй яасан бэ гэхээр санал зөвлөлтүүлэл ингээд буцаад нөгөө нийлж болохгүй юм шиг, эвлэгж болохгүй юм шиг тийм мэдрэмжүүд аваад исэн. Тэгэхээр энэ бас их юм чухал юм байлээ гэд манай тэг огс багш бас хичээлийнхаа явцад зөвлөжсэн байхгүй юу. Тэгэхээр хүүхдэд ийм эрүүл маргаан одоо эрүүл байдлаар буюу тий хашгираал, ойлоо, зодлох биш. Биш. Эрүүл маягаар санал солилцох, санал зөвлөдөх, зөвшөлдөх энэ байдлыг харуулах нь их чухал юм байна гэд. Магадгүй бас хүүхдийн нөхөрлөлийн асуудалтай гарч ирдэг. Би эцэг эхчүүд, асгаа халамжлагчдад юу гэж зөвлөдөг вэ гэхээр та ингээд найз нөхөрлөлийн асуудлынхаа талаар хүүхдтэйгээ хуваалцж байгаагаа гэж зөвлөдөг. Гэтэл эцэг эхчүүд би одоо найзтайгаа 47 жил найзллаа гэд надад нэг тийм кейс байсан л та. Манай аав бол найзтайгаа 47 жил өгсөн муудалцаагүй найзлцсан гэд. Тэнгүүд л хүүхэд нь ингээд яаж байгаа вэ гэхээр битэгийн тулгамдаад асуудал юу байсан бэ гэхээр муудалцахыг санал зөвлөлтгийг өсө хүлээн зөвшөөрч чадахгүй байгаад байсан. Тийм ээ. Гэтэл тэг удаа хугацаанд аав нь ингээд яг асуухаг найзтайгаа маш олон удаа муудалцсан хигнээ буцаагаад ивлэг чадчихсэн. Дахиад ингээд муудалцчихсэн, буцаагаад нийлжсэн гэдэг олон процесс болсон. Гэтэл хүүхэд маань юу гэж ойлгосон бэ гэхээр өөс аав бол аавын найз хоёрын хооронд огт тийм одоо санал зөвлөдөх асуудал болж байгаагүй гэж ойлгоцсон. Тэгээ би бас тийм байх ёстой гэд ингээд бодчихдог. Тэгэхээр хүүхдэд юуг нуух уу, юуг хэлэх үү гэдэг нь чухал ахна. За надад болохоор нэг яг өнөө юуг нуух уу, юуг хэлэх үү гэд тий. Өнөөдөр чи тийм л юм яриад байна. Ингээд нэг насанд хүрсэн томонтой ярилцж байхад аав ээж нь одоо ч гэсэн тийм гэж байгаа байхгүй юу? Ер нь гэр бүлд нь болж байгаа ингээд хүүхд бол насанд хүрсэн учраас аав ээжээсээ тустай амьдардаг болсон. Тэгвэл ингээ эцэг ихтэйгээ мэдээж холбогдно, нуцаар ярина, тий? Гэр бүлийнхаа сонь сайхныг ярилцсан. Тэгэхэд бол гэрт нь бол нэг ямар нэгэн асуудал ингээ болоод байгааг мэдээд байгаа. Гэхдээ яг юу болсон, яг юу болоод байгаа юм гэдгийг нь том болцсон хойно ч гэсэн хэлдэхгүй юм л та. За тэгээд энэ нь ингээ хизэнээс юм байсан бэ гэхлээр яг ухаан орох үед нь л энэ хэвээрээ байсан. 10 жил одоо хүүхд багт нь л ингээд гэр бүлт нь ингээл мэдээж амьдрал чинь зөндөө олон асуудал тохиолдож байгаа шүү дээ, тий. За санхүүгийн асуудал тулгарсан ч ээж болно, өвчин зовлонч тулгарч ээж болно, тий. Гэр бүлийн хамаатан саданд нь ямар нэгэн асуудалч болж ээж болно. Тэгтээ ингээд аав ээжийн царайг харахаар одоо ингээд юм хэвэн биш гэдэг байгаа байхгүй юу? Ямар нэгэн зүйл болсон. Гэхдээ юу болсныг нь надад юусоо ярьдаг байгаагүй. Одоо ч гэсэн тийм гэнэ. Эцэгчүүдэд бас яг хэлдэг байхгүй надад бас манай хүүхд ингээ миний цагийг хагаал
нэг л тааг байгааг мэдээд ах ингээд. Яг ингээд судалгаанаас харангуут л хүүхэдтэй эцэг гэхийнхаа сэтгэл хөдлөлийн гадаад илэрэл буюу нүүг цагааны хувиглыг хагаад юу мэдээч байна вэ гэдгийг таамаглаж идэг. Ээж өнөдөг уухта байна. Ээжийн ууг бухимдлыг бол хүүхэд маш хурдан таньдаг шүү дээ. Тэгэнтэй адилхан бид нөгөө хүүхэдтэй мэдэгдүүлэхгүй байх гэдэг боломж юг нь байхгүй учраас итгэлтэй, өөхт нь хайртай, насанд хүрсэн том хүний маань зөв ийм тайлбарыг хүүхдэд өгөх нь их чухал байгаа. Тэгээд нуух уу хэлэх үү гэхээс илүүтэйгээр хэлнэ. Тэгтээ яаж хэлэх вэ гэдэг нь чухал баг. Тэгвэл юуг яаж насанд хүрсэн насанд нь тохиолдол. Тэгтээ 4 настай хүүхдэд тайлбарлахны ондоо 15 настай өсвөр насны хүүхдэд тайлбарлахны өвөг байх нь. Магадгүй зарим нэгэн чухал асуудлуудыг 11 наснаас нь өмнө буюу шилжилтийн наснаас нь өмнө хүүхдүүдтэй зөвөөр тайлбарлаж өгөх нь чухал гэдэг юм билэ. Тэгэхээр нөгөө жишээ нь юуг тайлбарлах вэ гэхээр юу болсон бэ гэдэг талаар, дараа нь юу өөрчлөгдөх юм гэдэг талаар, дараа нь юу хэвэндээ үлдэх юм гэдэг талаар хүүхдэд тайлбарлаж өгөх хэрэгтэй. Энэ нь хүүхдэд сэтгэл зүйн хувьд ямар мэдрэмж өгөөд байгаа вэ гэхээр аюулгүй гэдэг мэдрэмж, тогтвортой гэдэг мэдрэмж. Хэдүүлээ бодъё те ямар орчин шинэ орчин хүүхдэд юм аюултай санагдаад аюулын мэдрэмж өгөөд байдаг шүү дээ. Мэдхгүй учраас. Тэгэхээр нөгөө ойлгомжгүй байгаа асуудал яг л тийм мэдрэмжийг төгөөлөд байгаа. Магадгүй аав ээж хоёрыг саний жишээндээ те аав ээж хоёрын цагаар нэг л биш. Манад ямар нэгэн зүйл болоод байгаа гэдгийг мэдээд байгаа. Тэгвэл хүүхэд дотроо юу гэж бодох вэ гэхээр юу тохиолдсон юм бол магадгүй энэ надаас болсон асуудал юм болов уу? Тэгээ би ийм байгаа учраас гэд нөгөө хүн өөрийгөө богоотгаад миний буруу юм болов уу гэд хүүхд гэж бодож байгаа шүү дээ. Яг тэгэхээр нөгөө ялангуяа гэр бүл салалтын асуудлыг эцэг эхчүүд бидэнд нэг хүүхдийг гэмтээхгүй тулд хүүхдээ хамгаалахын тулд аюулгүй байлгахын тулд тэг зүйлийг ярьдаггүй. Жишээ нь одоо жишээ шүү. Аав ээжийн салчлаа гэд аав нь одоо хамт амьдрахаа болчихсон. Тусдаа амьддаг болсон тохиолдолд одоо хүүхдтэй энийг тайлбарлахгүйгээр тий аав нь хол ажилд явцсан гэдэг тохиолдлууд бас байдаг байх нь шүү дээ. Тэгэхээр тэр юм нөгөө тайлбар нэг сонин тодорхойг байгаад аав нь хол явцсан, ажилд явцсан гэд. Тэгэхээр нөгөө аавынх нь ажил низээ дуусах юм бол тийм олон ямар ч амралтгүй ажил хийдэг юм болов уу гэд хүүхдэд тийм тодорхойгүй зүйлүүд байгаа. За тэгвэл нөгөө яг гэрт юу болоод байгаа вэ гэдгийг хүүхдтэй хэлхэн зөв. Яг юу болсон бэ? За аав ээж хоёр нь ингээд том хүмүүсийн шийдвэр гаргаад ингээд тустай амьдрахыг болсон. За тэгвэл юу өөрчлөгдөх вэ гэд. Магадгүй одоо чи ээжтэйгээ амьдрахыг болсон гэдэг ч юм уу. За амралтын өдрүүдийг аавтайгаа уулзна. За тэгвэл өөр юу өөрчлөгдөх юм? Магадгүй бид нар одоо өөр газарлаач нүүн энэ тодорхой тухайн үед ингээд хэцүүч гэсэн нөгөө ойлгомжтой байдлаар юу өөрчлөгдөх юм гэдгүүдийг хэлж өгнө. За тэгвэл өдөг болгоо аав цэцэглэгээс нь авдаг байсан бол одоо авахаа болж байгаа гэдэг ч юм уу. За тэгэхдээ амралтын өдрөөр чамтай хийдэг байсан. Одоо дугуй ундаг байсан. Түүнийгаа хийн. Энэ бол хэвэндээ үлдэнэ. За өөрчлөгдөх зүйлүүд нэмэмнүүд байна. Хэвэндээ үлдэх зүйлүүд нь одоо аав ээж хоёрыг нь хоёулаа чамд хайртай гэдэг нь өөрчлөгдөхгүй. Энэ бол хэвэндээ үлдэнэ гэдэг ч гэдэг юм уу юм. Хэвэндээ үлдэхийн, юу өөрчлөгдөхийн, юу болсон бэ гэдгийг насанд нь тохирсон байдлаар хэлэх нь чухал. Тэгэхээр нөгөө одоо саяны яг сэтгэл зүйчийн маань хэлсэн одоо нарийн зүйлс шүү дээ тий. Бидний амьдралын өдөр тутмын хэм маягт ямар өөрчлөлт орж байгаа вэ гэдгийг хэлж өгөх гээд шүү дээ тий. Тэгэхээр энэний цаана юу байгаа вэ гэхлээр нөгөө таны түрүүний хэлсэн аюулгүй тогтвортой байдал гэдэг зүйл хүүхдэд бий болтоо гэх тий. Сэтгэл зүйн хувьд хүүхд нөгөө аюулгүй мэдрэмж авах нь одоо тэр итгэлцлийн суурь үүснэ, ямар нэгэн зүйлд найдах суурь үүснэ тий. Тэгээд нөгөө тогтвортой байдал үүсэх учраас нөгөө нас сэтгэл зүйн онцлогтод тохирсон тайлбарыг яаж хийх вэ гэдэг тий. Тэгэхээр сая бол маш ойлгомжтой нарийн гоё гаргаж ирж байна л та. Тэгтэл нөгөө түгээмэл байдаг л та ер нь тэр юу гэхээр яг нөгөө салалтыг хилдэггүй гэдэг нэг зүйл байгаа даа шин. Бүр салснаа ч хилдэггүй. Тэгтэл одоо ээж за би яг өнөөдөр сонссон нэг юм ээжийн яриа байгаа байхгүй юу? За хүүхд маань ингээд баг байхдаа бүр ингээ одоо айж хүрээг байхад нь ингээд салцсан. Тэгэхээр хүүхд маань бол аавыг бол угаасаа санахгүй. Тэгэхээр одоо ер нь л ингээд энэ хിവэр нь ингээд явуулна гэдэг ч юм уу. Тэгэхээр хүүхэд ингээд
нэг л өдөр одоо бос хүмүүсийг мэдээж хараад миний аав хаана байгаа гэдэг асуулт мэдээж гарч ирнэ тий. Гэхдээ анхнаасаа л ингээд мэдхгүй байхад нь салцсан юм чинь хэрвээ тэр хүн амьдралд орж ирэх юм бол одоо рутин одоо нэг тойрог саяны яриад байгаа амьдралын хэм маягт маань өөрчлөлт орно, хоёр өөр орчинд наашаа цаашаа яваад ирэхээр хүүхд маань ингээд одоо арга ивийг олох гээд хэцүү байх гэдэг нэг саяны хамгаалал. Яг үнэ. Тий, орж ирээд байна л та. Тэгвэл энэ дээр хоёлаа мэдээж тэр ээжийн сонголт тий. Одоо тэр ээж хамгаалж хүүхдээ хамгаалахыг хүсэж байгаа. Тэгээ мэдээж сэтгэл зүйчд гэдэг бол таны одоо хийж байгаа сонголт буруу байна гэхээсээ илүү чиглүүлж өгдөг шүү дээ. Тэгэхээр хоёлаа энэ дээр бас ер нь яг зөв чиглүүлэг хийе гэвэл бас юу байх боломжтой вэ? Хүүхд бол одоо юу гэдгийг нэг 2 нас гарантай байдаг ч юм уу тий. Тэгтээ угаасаа л анханасаа нөгөө нийлэх бахтан салцсан болохоор аавыгаа санахгүй байгаа гэдэг ч юм уу. Энэ тохиолдолд бол хүүхдэд хэлэх нь их зөв. Тэгэнгүүт нөгөө хизээ гэж ингэж гарч ирж штэ тий. Яаж ээж маань өвгөө сэтгэл зүйчэд хандаад өвгөө сэтгэл зүйн бэлтгэлээ ээж үгээ хангах хэрэгтэй. За тухайн процесс ээж маань тухайн процессын талаар хэлэхэд мэдээж хүчтэй сэтгэл хөдлөлүүд гарна те. Тогтвортой сэтгэл зүйн хувь тогтворгүй болно, гэмшил гэд ямар нэгэн тийм хүчтэй мэдрэмжүүд мэдгэх бах. Энэ үед нөгөө тогтвортой хэрхэн зөв ямар байдлаар хүүхдийнхаа нас төрхөө онцлогтон тохиулж хэлж болох вэ гэдэг талаар сэтгэл зүйчийн дэмжлэгтэйгээ хамтдаа ярилцах нь их чухал ах. Магадгүй хүүхдийн маань нас хэдэн нас байгаа вэ гэдэг нь их чухал. Тэг өсвөр наснаас нь өмнө энэ талаар юу нь бол яг хамгийн хайртай хүн нь насанд нь тохирсон байдлаар бодит мэдээллийг ярилцах нь чухал байгаа. Тэгэхээр таны хэллээш магадгүй миний аав хаана байгаа вэ гэдэг асуулт асуух үед тэг талаар ярихгүй байна гэдэг бол хүүхдэд дахиад нэг юм асуултын тэмдэг татдаг нь. Яагаад энэ процесс? За нөгөө талд нь юу гэж үздэг вэ гэхээр одоо уу гашуу гэдэг зүйл байгаа шүү дээ. Уу гашуу гэдэг зүйл бол хагцал гэдэг одоо үйл явцтай холбоотой үүсэж байгаа. За тэгэнгүүт хагцал. Тэгвэл хүүхдийн хувьд хагцлууд ямар хагцлууд байж болдог вэ гэхээр гэр бүл салалт бол хүүхдийн хувьд хагцал. За сургууль солих хагцал, найз нөхөдөө одоо муудалцах бол хагцал. Энэ бол ингээд хүүхдийн хувьд бодит хагцлууд гэж явдаг. Тэгэхээр хагцал гэдэг энэ одоо мэдрэмжийг яаж одоо энэ одоо эдгэх вэ гэхээр гашуудах гэдэг үйл явц явах хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр гашуудах гэдэг процессыг бид нэг хүүхдэд олгодоггүй байх нь. Тэгэхээр хүүхэд тухайн одоо гашуудахынхаа өмнөх үе шатныг гацчдаг. Тэгэхээр магадгүй гэр бүлийн салалт болсон тохиолдолд яг түүнийг ярьж гашуудах боломжийг хүүхдэд өгөх хэрэгтэй. За ихэнх тохиолдолд жишээ нь нөгөө яг бодит хагцал үтцсэн тийм ээ. Хайртай дотны хүмүүсээ алдсан тохиолдолд нөгөө одоо өвөө маань хаана байгаа бол эмээ маань хаана байгаа бол магадгүй ингээд алдсан хүнийхэн талаар асуух үед хүмүүс нөгөө ярихаас татгалцдаг. Одоо яагаад энийг асууж байгаа юм бол бурхан л болцсон гэдэг ч юм уу. Тийм бурхан болцсон байхгүй юу гэд. Тэнгүүд л энэ нөгөө хүүхдэд ийм тодорхойгүй тайлбар байгаад байгаа. Тэгэхээр энийг ийм тодорхой болгохтой адилхан саллтын талаар ч гэсэн мөн тодорхой яг зөвхөн нэг чухал. Яагаад энэ кейсийг би бас нөгөө ижил кейс байна л да. Би яг ингээд өөрийнхөө багшаас суучсан байхгүй юу? Надад ийм кейс байна. Би энэ хүнд ингэж зөвлөлөө. Гэхдээ ээж нь энийг зөвшөөрөхгүй байна гэсэн чинь тийг ээжэд та хүүхдээ алдахыг хүсэхгүй л агавал энэ талаар та хэлэх хэрэгтэй гэж санал болгох хэрэгтэй. Заавал энийг хэлэх гэж зөвлөсөн. Тэгэхээр зарим тохиолдолд эцэг эхчүүдийг нөгөө энэ жоох юм айц төгөөлөх чухал гэж байгаа байхгүй. Тэгэхээр миний хэлж байгаа зүйл нь болохоор та хэлэх ёстой гэдэг зөвлөгөө байсан боловч ээж хүлээмжшүүлэхгүй байна. Энийг ингээд насаагаа нууя гэж бодож байна гэсэн чинь хүүхэд хууртагдсан юм шиг мэдрэмж авна. Хамгийн хайртай хүндээ хууртагдахыг та нэг ямар мэдрэмж авдаг вэ? Яг тэг мэдрэмж. Тэгэхээр энэ нууц бол хизээ нэгэн цагт задагх нь бол тодорхой асуудал байгаа учраас яг хүүхдийн нас нь бага байгаа бол ээжээсээ илүү аим хамааралтай байдаг үедийг нь үнийг ойлгуулах нь их чухал. Тэгэхээр та одоо тэг үйлчлүүлэгчтэй очиод та хүүхдээ алдахыг хүсэж гинүү? Алдахыг хүсэхгүй байгаа бол яг энэ нууцыг хэлээрэй гэдгийг чиглүүлэх нь. За тэгтээ мэдээж хүүхэд болон ээжд нь дэмжлэг хүзүүлэх. За ээж нь өгөө сэтгэл зүйн бэлтгэлээ хангах нь их чухал гэдэг одоо
стратегиудыг хэлж өгч ирсэн. Тэгээд сая надад яг тийг санаанд орлоо. Саяны нөгөө сэтгэл зүйч хүний гоё ур чадвар гэх юм уу, нарийн ухаан юм да тий. Нөгөө хүүхдэд нь ингээд хайртай хүн дээр насаараа хуурдагдсан мэдрэмж аавна гэвэл танд зүгээр үү гэдэг ч юм уу тий. Гэвэл танд ямар санагдаж байна гэвэл бас энэ айгүй эвгүй байхгүй юу? Яагаад тэгэхээр ээж нь хамгаалах гээд байгаа тий. Асуудлаас ер нь бол авч гарах гэдэг шүү дээ. Яг нүүр тулуулахаас одоо тэр тохиолдох зүйлсээс. Гэхдээ заримдаа хүүхдүүд үнэхээр одоо тэр нэг тавгүй мэдрэмжүүдийг авчиж бас тэрийг ингэж нөгөө даван туулж яж нөгөө гашуудна гэдэг шиг тий. Тэгжээж дараагийн өөр сайхан зүйл гэдэг юм орж ирдэг. Тэгэхээр нөгөө хүүхдээ хажууд нөгөө насанд хүрсэн итгэлтэй том хүн байна гэдэг надад тийм хүн байгаа гэдэг мэдрэмж айгу чухал. Хамааралтай байх үед нь гэсэн шүү дээ. Надад одоо тийм хүүхдэд найдаж болох хүн байгаа. Намайг ойлгодог хүн байгаа. Намайг чиглүүлдэг хүн байгаа гэдэг мэдрэмж их чухал. Тэгэхээр аав ээжүүдийн маань бас гол хийх ёстой зүйл нь бол хүүхдийнхаа яг тийм хүн нь байх. Тэг бол ингээд яг дэмжлэг буюу аав ээжийн маань үүрэг байгаад байгаа. Тэрнээс биш нөгөө хүүхдийнхаа өгдөг асуудалтыг ингээ хам тавиал те. За энийг бол хүүхдэд хариулахгүй, энийг бол хариулна гэхээс илүүтэйгээр ангилан ялгахаас илүүтэй юу? Тийм магадгүй таны хайжууд байхдаа тэг зүйлүүдийг даван туулах нь чухал агаад байгаа. За нөгөө талдаа нөгөө бас хэлэхдээ ингээд нөгөө хүүхдэд дагамд үүсгэхгүйгээ. За тэгтээ тодорхой хэлнэ. Юу болсон, юу өөрчлөгдөх юм, яах юм. За гэдэг талаа. Тэгээд нөгөө олон дахин ингээл асуугаад тахаа эцэг эхчүүдэд өөрсдөнд нь тэг мэдрэмж юм хэл тайлбарлаж хэлэхэд юм хэцүү учраас магадгүй уйлах ч юм уу. Тэг ингээд бухимдах, өөгөөд хүүхд нь асууснаас тийг асуудал нөгөө өөрийнх нь гэмтэлнээс сэдвэх тохиолдолд хэцүү байдаг учраас нөгөө тогтвортой тэг үнийг ойлгож сонсох юм насанд хүрсэн хүнтэй уулзалж болно. Тэг нь сэтгэл зүйч. Магадгүй гэг бүлийнх нь дотны хүнээ алдсан тий. Тэнгүүд л миний одоо тийг хүн хаана байгаа вэ гэд асуухад тийг ч хүн ч гэсэн миний хувьд чухал учраас магадгүй би одоо гашуудах ч юм уу уйлах ямар нэгэн байдлаар нөгөө хүчтэй хэрэгнээ тийм ойлгомжтой биш хариултал үзүүлээд хүүхдийг сонсож чадахгүй ойлгож чадахгүй тийм нөхцөл байдал үүсвэл харин түүнийг анхааралтай тогтвортой сонсож чадах мөн тайлбарлаж ярилцаж чадах хүнтэй уулзвал бас чухал агаад байдаг. Гэхдээ одоо сэтгэл зүйчтэй гэдэг манай хүүхдэд хэлээд өгөөч гэдэг хүмүүс тийм бол боломж огт байхгүй гэдгийг бас тий ойлгох хэрэгтэй. Сэтгэл зүйчээр дамжуулж нөгөө илүү эвтэйхэн гэж бодоод байдаг тийм. Тэгэнгүүт л яагаад нөгөө ээжийг сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй вэ гэдэг нь хамт та ярилцж явах замдаа хүүхдтэй хэрхэн хэлж болох нь вэ гэдэг тэг байдлыг бол сэтгэл зүйчтэйгээ хамтгаад олж болно. Тэ? За хүүхдийнхаа нас яаж гэдгийг суралцах боломжтой ахын тий. За сонсогч танд амьдралын хүч сэтгэл зүйн нэвтрүүлэг хүрч байна. За өнөөдөр бид хүүхдийн сэтгэл зүйч Баццэгтэй ярилцж байна. Хүүхдээс нуух уу хэлэх үү гэдэг сэдв байгаа. Тэг яг хоёулаа нөгөө хитрхи юу яагаад ах шиг байна л да. Жижиг биш нөгөө том жишээнүүд аваад ах шиг их нийтлэг тохиолддог гэх юм уу. Тэгсэн мөртлөө бас том кейсүүд ахгүй юу тийм ээ. За жоохон жижигрүүлэх гээд хоёулаа оролдоод үзье л да. Сургууль шилжих байдаг. За тийм. Яагаад сургуулаа шилжиж байгаа юм бол гэд. Тэгэхээр магадгүй эцэг эхчүүд өмнөх сургуульч нь нөгөө сургалтын сургалт нь муу эсвэл учраас сайн сургууль руу шилжүүлж байгаа гэдэг энэ бас зөв. Гэхдээ саяны яг хэлдэг шиг юу болсон бэ? Юу өөрчлөгдөх юм? Юу өөрчлөгдөхгүй вэ гэдгийг хэлж өгнө. Магадгүй шинэ сургуульд харангуут л найзууд нь байхгүй тий? Найзуудаасаа сална. Энэ бол хөгжлөлт. Гэхдээ найзуудтайгаа одоо амралтын өдрийг тоглож болно гэдэг ч юм. Ийм нөгөө хэвээг үлдэх болон өөрчлөгдөх зүйлийг бас заавал хэлж өгөх чухал байгаа гэдэг. За нөгөө талд нь бас хүүхдтэй санхүүгийн гэр бүлийн санхүүгийн байдлын талаар уул нь хуваалцах нэг чухал гэж бодоод идэг боловч энийг зөв хуваалцах бол хүүхдэд ийм дагамт байдлаар хүлээж авах одоо магадгүй байдаг. Жишээлбэл одоо бид нэг мөнгөгүй байгаа учраас энийг авахгүй гэж хэлхийн хооронд те бид жоохон хэмнэлт хийх шаардлагатай байгаа учраас энэ удаад авах боломжгүй байна гэдэг ч юм. Энэ процесс. Зүтик бас хүүхдтэй нөгөө дагамт үүсгэхгүйгээр
ойлгомжтой байдлаа хэлэх нь их чухал байгаа. Гэхдээ одоо ингээл сонсож явахд бол нэг гоё чихрээ урсаж ороод байгаа байхгүй. Тийм. Нэг ингээл хэлчих юм биш те гэл те. Химнэлт хийх хэрэгтэй байгаа учраас энэ сар болохгүй гэл тэгэхээр нэг амархан уг нь ингээл санагдаад байгаа боловч бид нэр яагаад гэхдээ яг тулаад ирэхээр хийж чаддгүй юм бол гэхгүй. Яаж тайлбарлахаа мэдэхгүй, орж ирэхгүй те. Тэгэл нөгөө л нэг таснараа одоо сэтгэл хөдлөл ихтэй байгаа үедээ уурдлаад өнгөрдөг ч юм уу тий одоо чадахгүй гэж юм гэдэг ч юм уу тий бид нэр яагаад ийм 50 арга зам сонгож сураагүй юм бол гэхгүй Яагаад тэгдэг вэ гэхээр нөгөө тархины процесстэй холбоотой гэж магадгүй тий. Гэхдээ би яг нөгөө судлаг болохоор гэхдээ магадгүй энтэй холбож болох байх гэж бодож байна. Тэгээ нөгөө шийдвэр гаргах чинь хоёр юу бааш тий. Тархи ажиллаад ааш систем хоёр гэдэг. Систем нэг ч юм болохгүй шууд сэтгэл хөдлөлөөгөө буюу 3 секундын дотор гарч байгаа шийдвэр. Тэг нь хурдан бөгөөд ийм сэтгэл хөдлөлийн. Гэхдээ 95% нь тэг шийдвэгээ дахиж өөрчилдөг гэж байгаа байхгүй юу? Амархан гардаг. Хоёр дахь систем нь болохоор мэдээж тархиных нь нөгөө очих цочгоол нь мэдээж туулж байгаа зам нь урт учраас удаан гардаг. Тэгсийг нэ одоо оновчтой за огт өөрчлөхгүй шийдвэрүүд гаргадаг гэдэг. Тэгэхээр бидний энэ хариу үйлдэлтэй илүү холбоотой байх. Тэгэхээр нөгөө илүү тайван байхдаа ярилцах ч юм уу шийдвэр гаргахаас өмнө хүлээх энэ процесс бол нөгөө тархинд маань зочгоол нь очих энэ замыг бас бэлдэж өгж байгаа хугацаа өгж байгаа энэ чадвар байх гэж бодож байна. Тийм тий. Тэгээд бас энэ зүйлийг бид нөгөө хамгийн амархан суралцдаг арга зам бол нөгөө орчин. Бид нэрийг хүүхэд байхад аав ээжүүд яг юу гэж тайлбарлаж хэлдэг байсан. Одоо нөгөө нэг ээж ингэж ярьж ирсэн байхгүй юу? Би ингээ хүүхдтэйгээ ерөөсөө хилээ хазж ярьдаггүй гэд. Тэгээд эрхлүүлдэг юм уу гэд те жоохон байхад нь ч ихсэн ингээд одоо хилээ хазаал нэг эрхлүүлдэг штэ те тэгдэггүй юм уу гэдгсэн ч үгүй тэгж яах юм гэд. Тэг ингээд яг л том хүн шиг тайлбарлаад ингээд тэгсэн чинь ингээд цаашаа өнгөйгөө тарахаар гэдэг шиг хүүхэд нь яг том хүн шиг. Тэгэхээр нөгөө ээж анхнаасаа л бүх зүйлийг яриад одоо нөгөө яг төрөний нөгөө аргууд шиг одоо ээжт нь нөхцөл байдлын юм байна. Тэгэхээр миний охин өөрөө энийг хийгээрээ одоо би л чамд тусаж чадахгүй шүү гэл дөрөв мөрхтэй хатан тэгдэг байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг хүүхэд нь ингээд юмыг ингээд зүгээр тайлбарлуулаад ойлгуулцдаг. Заавал тэрэнд ингээд уурлаал эсвэл бухимдаал дахин гээл амир одоо сөрөг сэтгэл хөдлөлтөөр шаардаад ах шаардлагагүй би зүгээр л анхнаас нь л бүх зүйлийг ингээд ийм учиртай. Тэгэхээр ийм байгаа. Би одоо чадахгүй гэл ингээд татгалзлыг хүртэл тэгж хэлдэг гинэ. Тэгэхээр татгалзлыг авахтаа хүртэл ингээд 50 хүлээж авдаг гэд. Болохгүй гэж хэлж байгаа шүү дээ яг үүндээ те. Чадахгүй, хийж өгч чадахгүй. Би одоо болохгүй юм гэж өгж байгаа татгалзал авж байгаа хэрнээ нөгөө 50 хэлэхээр 50 л хүлээж авдаг. Одоо манай хүүхд тийм штэ гэд нэг ээж. Тэгэхээр одоо нөгөө яагаад чаддгүй юм бол гэд тэгэнгүүт магадгүй бас нэг шалтгаан нь шүү гэхдээ тийм ээ. Одооноос яга хичээж болохгүй гэж тий. Тэгэхээр Батцгийн яриаг сонсохоор бол них гоё урсгал бас шиг гэдэг шиг. Них гоё амархан арга шиг л зааж өгöd байгаа юм л да. За надад нэг жоохон төстэй юм шиг боловч бас нэг юм холбоотой нэг одоо асуулт орж ирж байна л да. Маш олон ингээд ээж аауд хүүхдтэй ингээ хайртай гэдгийг илэрхийлдэг тий. Тэгээд одоо юу гэдг юм бэ? Ингээ сошиал дээр ингээл бичдэг. Тэн дундаас нөгөө сая яг ярьжсэн чи орж ирлээ. Хүүхдэд маань л ингээд муу мухай зүйл тохиолдохгүй гэвэл гэд одоо тэгэд л ээж нь хангалттай гэд ээж нь одоо ингээд юу гэх юм бэ? Би яг нарийн өгүүлбэр ингээд санахгүй байгаа хэрнээ би тэрийг уншаад ингээд яагаад хүүхдэд нь ингээд таавгүй зүйл болно штэ гэж орж ирээд байдаг байхгүй юу? Гэвэл ээж нь ингээд ард нь байгаа гэдэг ч юм уу тий. Тэгтэл хүүхдэд муу зүйл тохиолдохгүй, тааламжгүй зүйл тохиолдохгүй байна гэж байх уу? гэдэг асуулт хамгаалж чадах Өө уу? яг үнэ. Тийм. Миний хүүхдэд ингээ муу мухай зүйл л тохиолдохгүй гэвэл ээжд нь ингээд юу гэдгийг чадах бүх зүйлээ хийнэ гэдэг юм уу? Тэгтэл яг үнэндээ муу мухай зүйл тохиолдохгүй байна гэж амьдрал байхгүй шүү дээ. Тэгвэл тэр үнэхээр тэр хайр нь тэр нь юу хийвэл чиглүүлэг болох юм бол гэдгийг ярих гэж бодож байна. Яг сонсонгот л надад шууд хүүхдийн сэтгэлийн хатыг хөгжүүлэх гэдэг үг гин тогтчихж байгаа байхгүй юу? Тэнгүүд зарим эцэг эхчүүд за хүүхдээгээ сэтгэлийн хаттай хүн болгохын тулд юм хатуу арга барилаар
жишээ нь бүдгээ дунсанж одоо охин шиг битээ уйл гэдэг шаардлага тавьдаг. За магадгүй наснаас нь одоо ахиу насны хүүхдүүдтэй угалтуулдаг ч юм уу. Ягаад тэгж байгаа юм гэхээр өгс өвчтөе хүнтэй тоглож иж чадварыг нь хөгжинэ гэдэг энэ байдлууд. Тэгэхээр нөгөө хүүхдийн сэтгэлийн хат яаж хөгждөг вэ гэхээр хэдүүлээ ингээд юу бодъё л та. Багирлын шавгааг ингээд нэг бөөгөд өгс хийсэн байлаа. За тийм. Түүнийгээ ингээд базаад нугаач. За тийм. За ингээд эвдчихэж байгаа гэсэн үг шүү. Тэгвэл буцаад бөөгөнхий болж чадж байгаа тийг процессыг л сэтгэлийн хат гэж хэлээд байгаа. Сэтгэлийн хат гэдэг гэхээ юм өөх байгаад тийг нөгөөсөө тийг бөмбөг чигээгээ байх процесс биш байхгүй юу. Буцаад нөхөгддөг, буцаад сэргээгдэж чадна гэдэг юм итгэл бол сэтгэлийн хат байгаа. Тэгэхээр эцэгчүүдийн зарим эцэгчүүдийн шүү нүдэг юу гэж хагаад байдаг вэ гэхээр тэг бөмбөгийг хизээж хинч хагалж чадхааргүй тийм л байх хэрэгтэй. Харин тийм. Гэтэл энэ бол сэтгэлийн хат биш байх нь. Тэгээд сэтгэлийн хат гэдэг процесс гадны хүчин зүйлийг нуугж байгаа ч гэсэн өөргөө дотоодоосоо түүнийгаа буцаагаад эвлэгүүлж бөөгнхий болгож чадах энэ чадварыг сэтгэлийн хат гэж нэрлэдэг байгаа. Үүнийг хөгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ гэхээр мэдрэмжийг хүлээн зөвшөөрнө. Хүлээн зөвшөөрж уйлж болно. Хүн унахайг өвддөг. Өвдөөд уйлна гэдэг нь сул дагаагийн шинж биш. Энэ процесс. Магадгүй гаднаа маш хатуу чанга харагдаж байгаа хүүхдүүд сэтгэлийн хат их султай байгаад байдаг. Тэр нь илэрхийлэгдэж байгаа аюулгүй, тайван одоо зөвшөөрөгдөж байгаа гэдэг мэдрэмжүүдийг аваагүй юуныг харуулж болохгүй гэдэг байдлаар өссөн хүүхдүүд тийм харагдах магадлал өндөгтэй. Тэгэхээр магадгүй хүүхдийг бид нэг бүхий л нөгөө сорилтуудаас хамгаалж чадахгүй байгаа учраас түүнийг даван туулахдаа арай бага өвдөөсөө гэдэг ур чадваруудыг хөгжүүлж өгч болно. Саялдаш нөгөө хүүхдэд өөрийнх нь хажууд те итгэдэг насан турсан том хүн байгаа. Тэр хүнгээд хизээд өөртөө туслахад бэлэн. Гэтэ дандаа туслаад яахгүй. Тийм бэлэн гэдэг тийм мэдрэмж авах нь их чухал. Магадгүй би өвдгөө шалблаад уйлаад ирэхэд нь тэ өвдсөн үү, өвдөж гин үү, тэ өвдөн штэ харахгүй өвдөн гэдгийг хүлээн зөвшөөрдөг хүн байгаа гэдэг нь их чухал ахна. Тэгвчээс сэтгэлийн хат хөгжиж идэг. Хамгийн ихний алхам бол хүлээн зөвшөөрөх. Өвдөн, хүүхэд өвдөн гэсэн бол өвдөн, хүүхэд аймаг санагдаж гин гэсэн бол энэ аймаг гэсэн үг. Жишээ нь юунаас яд ийм хүн жижиг юм гэхгүй хүүхэд энэ надад аймаг юм шиг. Хүүхэд аймаг л гэж тусгаад байвал хүүхдийн хувьд энд аймаг байгаа учраас үүнд нь хүлээн зөвшөөрөөд харин юу болсон бэ? Юу н аймаг вэ? Дараа нь юу хийж болох вэ гэдэг талаар хамтдаа ярилцсан чухал байгаа юм. Тэгэхээр нөгөө яагаад өнөөдрийн сэдв бол уг нь хэлэхүү нуух уу гэдэг шүү. Тэгсэн чи яагаад энэ орж ирсэн гэхлээр бид нэг хамгаалахыг хүсэж байгаа шүү. Гэтэл нөгөө хамгаалалт маань нөгөө тэр бүхэл муу зүйлээс муу зүйлэл хүүхдээс минь хол байвал гэж бодож байгаа. Хамгаалахыг хүсэж байгаа бодол шүү дээ бас тий. Тэгэхээр энэ хоёр бас ингээд жоохон холбоотой юм болов уу гэж бодогдоод байна л та. Зарим зүйлийг харуулах хэрэгтэй гэдэг тий. Тийм. Гэхдээ нөгөө хүүхдэд яг нөгөө юм тэнцвэг баланс гэдэг зүйл чигээр чухал аа шүү дээ. Би энийг хэлэх ёстой. Гэхдээ би яаж хэлэх вэ? Миний хүүхэд 5 настай бол би яг ингэж хэлэх нь зөв үү? Тэгвэл би хүүхдэд юу гэж тайлбарлавал илүү ойлгох вэ? Гэх мэтчлээ. Магадгүй одоо нөгөө гэг бүлийн гишүүд нь өвдөөд эмнэлэг твтцсэн байлаа гэж бодоход тий. Хүүхдэд хэлэхгүй байд зарим тэнгуул хүүхэд анзаагч хин нэгэн хоол игээл одоо нэг газар руу яваад байна. Тэгээд оройтож буцаж игээд байна. Хүмүүсийн цагаа нэг л тухгүй байна гэдгийг хүүхэд мэдэрч идэг. Магадгүй энэ зүйлийг хүүхдэд те одоо тэр ихтэн өвдсөн. Тэгээд эмнэлэгт байгаа учраас бид нэг ингэж байгаа эмчилгээ хийлгэж байгаа гэдэг энэ байдлуудыг хүүхдэд нөгөө насанд нь тохисон байдлаар л хэлэх юм чухал. Тэгэхээр 5 настай хүүхдэд те аав ээжийг нь одоо ингээд айгүй зээл авцсан учраас түүнийгээ түлж чадахгүй байгаа. Тэгэхээр ингээд одоо юм илүү дутуу юм авахгүй шүү гэдэг юм тайлбар өгөх нь хийг тохиромжтой вэ? Магадгүй нэг 15 настай хүүхдэд хэлвэл хийг тохиромжтой вэ гэдгийг бодолцож үзэж байгаад хэлэх нь их чухал байгаа юм. Тэгэхээр нөгөө бүгдийг хэл гэдэг нь хүүхдээс нөгөө тий магадгүй гэг бүлийн асуудлыг тий аав ээжийг нь тустай амьдрахаар шийдсэн гэдгийг хэлж байгаа хэрнээ юунаас болоод гэдгийг 5 настай хүүхдэд хэлэх үү гэдгээ бас бодох хэрэгтэй. Тийм. Одоо тэгэнгүүт нөгөө сая тэнцвэр ярихаар нөгөө тал нь байна шүү. Хоёлаа сая нуух тухай хөвчлэн ярьсан байна л да тий. Гэтэл нөгөө хит
ил тод хяналтгүй байдал харуулах бол тэр чинь бас өөрөө айдас төрүүлнэ. Тэр чинь бас өөрөө докторгүй мэдрэмж байдлыг үүсгэнэ. Тэр чинь өөрөө эргүүлээд ийм аюулгүй биш вэ шүү нөхцөл байдал гэдэг тохиолно гээл тий. Магадгүй ингэж хэлмээр ийм жишээ санагдаад байдгийн хит их ярих гэдэг тий. За бэлгийн хөгжлийн талаар хүүхдтэйгээ ярилцах нь бол зүйтэй. Гэхдээ аль хэсгийг хэрхэн яаж насанд нь тохиулж ярих вэ гэдэг нэг чухал. Магадгүй одоо 5 дугаар ангийн хүүхдэд тий одоо бэлгийн харилцааны талаар ярьж өгөөд ах нь зөв үү? Зарим эцэг эхчүүд хүүхдэд бэлгийн боловсрол олгох хэрэгтэй гингүүт юу огдог вэ гэхээр бэлгийн харилцаа гэдэг талаар нөгөө бодол буугаад байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр талаар ярих нь зөв үү гэдэг талаар бодох нь их чухал. Тэгэхээр яг юу хэлэх юм, юу хэлэхгүй байх юм, яаж хэлэх вэ гэдгээ эрт насанд нь тохиогсон, сэтгэхүй онцлогт нь тохиогсон байдлаар бодно. Тэгэхээр нөгөө хит их нэг юм кейс хийсэн байхгүй юу. Ээж нь болохоор хүүхдтэйгээ юм бэлгийн хөгжлийн талаар маш нээлттэй ярилцдаг. Тэгсэн чинь ангитэйгээ ярьсан чинь тэр хүүхдийг нөгөө хүүхдүүд бусад тухайн насны хүүхдүүд тий аав ээж ярьдаггүй учраас тэр хүүхдийг юм өөр байгаа гэдгийг мэдгээд ялгааглаж эхэлсэн. Гэтэл нөгөө аав ээж нь хүүхдтэй ярих нь зөв учраас ярьсан боловч насанд нь тохиогоогүй мэдээллүүдийг өгсөн байсан. Тэгэхээр одоо нөгөө ингээ батхаг нөгөө яг юу ярих вэ, юу ярихгүй вэ гэдэг энэ кейстэйг айгүй юм ойлгомжтой буучигддаг байхгүй юу. Тэгэхээр энэ кейсийг авчлаа шүү. Уг нь зүйтэй боловч тэгэнгүүт бас ингээл яг тэнцвэр гэдэг өгч өөр их томог штэ тийм. Юуг хэлэх үү, хизээ хэлэх үү, яаж хэлэх үү гэд те саяны хит хяналтгүй бас нээлттэй байх төр ч ихсэн орж ирж штэ. Тэгэхээр хизээ, яаж, хэрхэн гэдэг нөгөө өгнүүд л толгой дотор эргэлдээд тэгээд бас нэг юм зүйл байгаа. Хэдийгээр ингээд бидний яриаг ингээд сонсохоор нэрээ тийм шүү гэж байгаа юм шиг боловч нэг юм арга зам орж ирэхгүй гэж болно штэ те. Тэгвэл ингээд мэрэгжлийн тусламж дэмжлэг бас зүгээр гэж би хэлмээр байдаг. Яа тэгэхээр заавал ингээд сэтгэл нь өвдөхөөрөө бүр туйлдахаараа сэтгэл зүйчдээр очих хэрэгтэй биш шүү дээ. Бид нар өнөөдрөөс маргааш өнөөдрөөсөө илүү сайн байхын тулд арга замаа олохгүй байгаа үедээ тийм ээ бас яаж гэдгийг мэдэхгүй байгаа үедээ мэрэгжлийн дэмжлэг тусламж авах боломжтой гэж гинт хэлмээр санагдлаа. Ард ер нь энийг хэлээгүй юм байна. Тэгээ магадгүй яг нэг миний тавтаад байгаа те юу болсон, юу өөрчлөгдөх юм, юу хэвэндээ байх юм гэдгийг юу н хүүхдэд аюу сайн хэлж өгөх нэг чухал. Нөгөө сургууль шилжсэн ч өөр ангид орсон ч магадгүй анги дэвшлээ гэж бодоход те 5 дугаар ангийн хүүхд 6 дугаар анги руу шилжлээ гэж бодоход юу өөрчлөгдөн юу хэвээг болдг юм. Тэр энэ процессууд. Тийм. Яг сая тэгээ хэлсэн чинь нөгөө үгийг нөгөө зөв одоо олж хэлнэ гэдэг өөрөө их чухал юм билээ. Нөгөө түрүү нөгөө салгалт ярьжсэн шүү дээ. Тэгэхэд нөгөө нэг зөвлөгөн дээр гарч иржсэн байхгүй юу? Ингээд аав ээж нь салцсан. Хүүхэд нь ингээд 5 дугаар анги төгсөө 6 дугаар ангид орж байгаа шилжилтийн үе. Тэгээд дээрэс нь маш олон зүйл давхцж जैन тий аав ээж нь ч гэсэн хамтдаа амьдрахаа болсон байна. Аав нь өөр хүнтэй уулздаг гэдгийг ч мэдсэн байгаа гэх тий. Тэг хүүхдийн сэтгэл зүй маш тогтургүй сөрөг сэтгэл хөдлөх ер нь л байнгалж ууралж бухимдаад тийм хүүхдтэй ингээ уулзж яхад энэ өгүүлбэрийг сонссны дараа хүүхдийн нүдэнд ингээд оч гэлцэжсэн байхгүй. Аав нь аав хэвээрэл байна. Хамт байхгүй тийм ээ. Гэхдээ тустай амьдрын харин ээж нь ээж хэвээрэл байна гэдэг. Тэгэхээр нөгөө гэр бүл сална гэхлээр хүүхд нөгөө нэг тэр чигээрээ хин нэг нь алдж гин гэж бодож байгаа шүү дээ. Тэгтэл аав нь чамд хайртай, аав нь аав хэвээрэл байна. Ээж нь бол ээж хэвээрэл байна гэдэг үг одоо тэр хүүхдийн тэр зүрхэнд нөгөө яг хэрэгтэй байсан одоо тэр зүйл гэх юм уу. Тэгэхээр нөгөө нэг юуг яаж хэлэх вэ гэдэг маань өөрөө тийм чухал. Өөрчлөгдөж байгаа зүйл байгаа юм. Тийм яг нөгөө сая хэлсэн шүү дээ. Байгаа зүйл нь юу юм? Яг үнэ. Нөгөө хэвэндээ байгаа зүйл гэдэг дээр. Тэгээ би энэ үгэнд аюу дуртай шин. Ягаад ч юм их гоё тайвшруулад идэг. Аав наав хэвээрэл байна. Нэрэл тийм тий. Миний хай хэвэндээ л. Тийм харин ч гэсэндээ хэвэндээ л байгаа гэдэгтэй. Тэгэхээр хүүхдүүдийн төрөний таны хэлснээр нас сэтгэл зүйн онцлогтод тохирсон үг өгүүлбэр ямар чухал вэ гэдэг нь юм байх нэ. Тэгэхээр нуухгүйгээр тэгээ хүүхдээ хамгаалж гин гэж бодоод байгаа бидний тэг үйлдэл эсрэгээр ажиллаад байгаа учраас хүүхдүүдээс нуухгүйгээр бүгдээгээ тохирсон байдлаар нас сэтгэл онцлогтод тохирсон байдлаар хэлэх нь их чухал.
Тийм байна. Тэгээ нас өөрийнхөө нэтгэдэг хүн өөртөө зориулаад юм үннээгээ хэлж ин гэдэг нь их гоё хэдүүлээ ч гэсэн ингээд бодвол гоё шүү дээ. За ингээд нэвтрүүлэг өндөрлөх цаг болсон байна. Гэр бүлийн радио 104.5 эх 7 хоногоос эхлүүлээд манай амьдралын өчиг маань даваа гарагийн 15 цаг 5 минутаас явна. Тэгэхээр тун утахгүй бүгдээрээ даваа гарагийн амьдралын өчиг нэвтрүүлгээрээ дахин шин зочин шин сэдвтэйгээр уулзах нэ. Өнөөдөр хүрэлцэн ирсэн сэтгэл зүйч Баццэгтэй баярлалаа. Баярлалаа. Сонсогч тантай хамт 1-р эфирээс найруулагч Мизо, хөтлөгч сэтгэл зүйч Гэрлээ миний бий байлаа. Хамтдаа өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоцгоё түр баяртай. Ирээд буцах богинохон цаг хугацаанд хамгийн түрүүнд өөртөө таалагдж амьдр. Тэгж байж л өөрийгөө ч бусдыг ч хайрлаж чадна. Сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг нэвтрүүлэг танд хүрлээ.